За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн минь төргий. За түншийн төв та бүхэндээ танилцуулах гэж байна. За та манайд надтай одоо хамтарч тийм ээ түншийн бизнес хийх гэж байгаа бол эхлээд бол манай вебсайтанд бүртгүүлэх ёстой. За манай вебсайт бол энэ course.oinaerica.com гэж ороод энэ баруун дээд булан дээр байгаа энэ цэнхэр товчийг дарж ороод бүртгүүлэх ёстой. За энийг би дараа нь яаж бүртгүүлэхэд танд дараа үзүүлнэ. За тэгээ бүртгүүлэлтээ дараа саях бол яг нь та манай кастомер болж байгаа гэсэн үг. Та тийшээгээ орж дараа нь өөрийнхөө тийм ээ одоо аффилиатийн бизнес хэр явж байгааг харах боломжтой. Өөрийнхөө перформанс буюу одоо өөрийнхөө ажлын үр дүнг тэнцэнээс харах боломжтой гэсэн үг. За тэгээ дараа нь түншээр бүртгүүлнэ. За түншээр бүртгүүлэхийн тулд сая өмнөх вебсайтны доотлолт нь affiliate center буюу түншийн хөтөлбөр гэж бичсэн байгаа. За эсвэл энэ сайт руу ороод бүртгүүлж болно. Энэ нь болохоор affiliate sign up page буюу түншээр бүртгүүлэх хуудас гэж байна тийм ээ. За тэгээ энэ дээр яаж бүртгүүлэх вэ гэхээр эхлээд та өөрийнхөө нэрийг бичнэ, авгаа бичнэ. За тэгээ өөрийнхөө имэйлийг бичнэ. За хамгийн гол юм бол энэ PayPal имэйл хаягаа бичнэ. За PayPal гэдэг маань та одоо орлого олцсон байна шүү дээ. Одоо чинь миний нэг сургалтыг зараад та 50,000 төгрөгийн одоо орлого олцсон байх юм бол 50,000 төгрөгийг чинь би энэ PayPal данс руу чинь автоматар бүгд шилжүүлнэ гэсэн үг. Одоо тэр сард олсон бүх хүмүүсийн дансыг өөр тань PayPal данс руу автоматар шилжүүлдэг. Тийм болохоор заавалчгүй PayPal-ын данстай байх ёстой юм шаардлага тавьж байгаа. За тэгээ түншийн төв рүү орохоор бол нэг иймэрхүү байдалтай харагдана. За түншийн төв гэдэг маань та энэчнээс өөрийнхөө линкүүдийг авна. За энэ линк байна. Одоо жишээ нь course гэсэн энэ линк бол зөвхөн таны линк байгаа. За тэгээ миний вебинарыг рекламдах юм бол та яах нь энэ линкийг рекламдна гэсэн үг. За би бол энэ дээр бол одоохондоо өөрийнхөө энэ хийж байгаа вебинараа энд оруулсан байгаа. Тэгээ энэ вебинарыг та рекламдаад тэр хүмүүс ингээ худалдаа авалт хийх юм бол та яах нь тодорхой хувийг аваад явна гэсэн үг. За тэгээд таныг оронгууд чинь түншийн төв чинь иймэрхүү харагдан. За энэ community гэдэг бол яах нь гэхээр бүх түншүүд энэ чинь нэгнтэйгээ одоо хамтарч ялна. Манай хамт олон гэсэн үг аахгүй. Тэгэхээр одоо Facebook-ийн групп шиг яг энэ ийшээ ороод та өөрийгөө танилцуулаад тэгээд ерөнхийдөө өөрийнхөө туршлагыг бас хуваалцаад явчих болно. За энд courses буюу одоо манайхаас гаргачаа сургалтууд байгаа, төлбөртэй сургалтууд байгаа. Хэрэв төлбөртэй сургалтууд оролцоод худалдаж авсан бол таны тийм сургалт чинь бас тэнцээ байж байгаа гэсэн үг. За affiliate area гэдэг чинь тийм ээ. За энэ бол яг нь таны түншийн хэсэг. За одоо жишээ нь бол би энэ өөрийнхөө нэрээр ингээ бүртгүүлсэн байна. За одоо дашборд дээр чинь бол яг уу гэхээр таны олсон одоо хэдэн төгрөг олсон тийм ээ. За таны линкээр хичнээн хүн таны тэр хуудас руу орж харсныг энэчнээс харах боломжтой. За тэгээ триал буюу одоо ерөнхийдөө нөгөө тэдүүдрийн триал нэр гэж байдаг шүү дээ. За манайх одоохондоо триалтай юм байхгүй учраас энэ бол нэг яахгүй. За хэдэн хүн хөрвүүлт буюу одоо тийм ээ бүртгүүлсэн байна гэдэг бол яг нь энэ чинээс харах боломжтой байгаа. За тэгээд энэ commission гэдэг маань энэ дашборд нь бол яг ингэж харагдаж байгаа. За энэ commission буюу одоо таны урамшууллууд энэ чинь харагдан. За энэ триалууд нь харагдан. Одоохондоо триал байхгүй байгаа. За хөрвүүлт буюу одоо энэ таны линкээр тийм ээ дугаарт линкээр орсон хүмүүс энэ чинь харагдана. За энэ чинь бол кампайн гэдэг дээр болохоор ямар сургалтуудыг та рекламдаж болох вэ? Жишээ нь одоо энэ оюунагийн вебинарыг бол энэ чинь рекламдаж болж байна тийм ээ. За шууд өөр ямар сургалтууд байна, ямар семинарууд байна бүгдийг яг нь энэ чинээс та аваад линкүүд аваад рекламдаж болно гэсэн үг. За энэ pay out гэдэг энэ хэсэг ба шүү дээ. Энэ бол яг нь таны одоо ажлын үр дүн буюу одоо таны цалин хөлс тийм ээ. Одоо та ингээд рекламдад жишээ нь одоо сургалт зараад та яг нь 30% авсан бол 30,000 төгрөг чинь 100,000 төгрөгийн сургалт зараад та 30,000 төгрөг авсан бол таны одоо нийт одоо анх эхлснээс хойш бүх төлбөрүүд чинь авсан дүнгууд чинь харагдана. За энэ код гэж байгаа. За код нь болохоор та энийг одоо аягүй их олон орондод код ба шүү дээ. Энийг бол та яг нь өөрөө бас өөрчлөөд жоох айтайхан харагдахаар болгож болдог байгаа. За энэ second tier affiliates гэдэг нь болохоор одоо таны линкээр ороод дахиад сурчлагаа хийж байгаа тэр хүмүүс бол яг нь энд харагддаг байна тийм ээ. За энийг бол би тус бүрт нь бас харуулна гэж бодож байна. Яг жинхнээс нь амдаар нь харуулъя. За түншийн холбоос та энэчнээс ингээ линкүүдээ авчин тийм ээ. За борлуулалт урамжлаа энэ энэчнээс харчин. За тэгээ ерөнхийдөө борлуулалтын зөвлөмж сургалт авах юм бол энэ courses руу орж харж болно. За энэ дээр бол бас төлбөргүй сургалтуудыг түншүүд юу хийх ёстой вэ гэсэн тийм ээ. Төлбөргүй сургалтуудыг бас оруулан төлбөртэй сургалтууд ч бас байгаа. За ер нь бол яг түншийн
төв маань яаж ажиллах вэ гэдгээр бүртгүүлэхэд айгүй амархан тийм ээ. Тэр эхлээд нөгөө сайт руугаараа бүртгүүлчин дараа нь түншийнхэн хөтөлбөрөөр бүртгүүлнэ гэсэн айгүй хурдан. За тэгээ зөвхөн танд зориулсан линкүүд байгаа. Тэр линкүүдэд та рекламдаад өөрийнхөө пэйжүүд дээр рекламдаад өөрийнхөө пэйжүүд юу вэ сошиал дээр рекламдна тийм ээ. За тэгээд яг нь сошиал сүлжил дээр рекламдаж болж байна. За блог бичиж болж байна тийм ээ. Бас имэйлээр явуулж болж байна. Имэйлийн одоо листтэй бол за мөн энэс та яхна борлуулалт бүрээс урамшуулаа. За би голдод дижитал бүтээгдэхүүн зардаг тийм ээ. Сургалтууд зардаг, за ном зарж байна. За ер нь бол дандаа голдод тийм дижитал хүргэлт амархан тийм ээ. Заавалч та хүргэж шаардлагагүй ийм зүйлсийг зарж байгаа учраас урамшуулалт нь бас их өндөр байгаа. За тэгээ стандарт 3 янзын одоо түншүүд байгаа. За стандарт нь бол эхлээд 30% аавна. За 30% гэдэг маань таны борд хийсэн борлуулалт болгоны яхна 30% нь танд очно гэсэн үг. За супер борлуулагч нь бол 40% аавна. За тэр хүн бол яхна 10 сая төгрөгийн борлуулалт хийсний дараанаас эхлээд бол яхна 40%-ийн урамшуул авч эхэлнэ. За хамтарсан бизнес байгаа. За хамтарсан бизнес уу одоо та ингээ 50 сая төгрөгийн борлуулалт хийх юм бол яхна тэрнийхээ 25 сая авна гэсэн үг 50% тийм ээ. Тэгэхээр 50 саяас борлуулалт хийснээс хойш бол дандаа та 50% авна гэсэн үг байна. За бидэнтэй яаж хамтрах вэ гэдэг чинь за ер нь бол яхаа өрсөлдөхөөс урамшуулалтын хувийг бол би тань дээр санал болгож байгаа. Одоо Монголын зах зээл дээр бол ийм өндөр урамшуулалттай одоо ер нь түншийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа газар бол би бараг байхгүй болоо гэж бодож байна. За ер нь бол яхаа өндөр хувиргалттай бүтээгдэхүүн дандаа би онлайнаар яаж бизнес хийх вэ гэдгийг зардаг учраас бас англи хэлдэг монголчуудад маш их хэрэгтэй байгаа. Англи хэлний цогц сургалт байгаа. За Нэхлэн бат бүртгэлийн сургалтууд бас цогц сургалт байгаа. За тэгээ онлайн бизнесийн маш олон сургалтууд байгаа учраас яхна та тэднийг рекламдаад тэнцэнээс урамшуул авч ялна. За би бас шууд ашиглах сурчлагын материалууд бас бэлтгэж оруулж өгнө. За тэрийг аваад та шууд тавьж болно. Эсвэл би одоо энэ юу яаж байгаа штэ нөгөө Canva hack гэдэг хичээлүүд явуулж байгаа. Дандаа төлбөргүй тэдрийг үзэж чаад өөртөө та ингээд нөгөө постэр айтайхан хийгээд тийм ээ. Тэгээд линкээр рекламдаж бас болно. За тэгээ ер нь найдвартай сар бүр яхна та ингээд ажиллаад айгүй одоо орлоготой болчих юм бол яхна тэр мөнгө чи сар-сартаа ороод явна гэсэн үг. Ер нь бол яг таны олсон орлогыг бүтэн сар cool off гэдэг жоохон ингэж байлгаж аваад ингээд сардаа нэг удаа л яхна pay out нь хийгдэн бүх хүмүүст нөө төлбөрийг шилжих хэрэгтэй байгаа. За одоохондоо ба сурталчилж болох ямар бүтээгдэхүүнүүд байна гэхээр англи хэлний цогц сургалтайгаа анхаас шатны дунд чатны агшин сатны сургалтууд байгаа. За өшөө мөн хүүхдийн англи хэлнүүд бүгдээр байгаа. За энэ бол яхна цогц сургалт хэлбэрээр орж байгаа. За Нэхлэн бат бүртгэлийн сургалтууд байгаа. Анхан болон дунд чатны 2 сургалт нийлээ 3 сургалт байгаа. Тэгэхдээ эдгээр нь дандаа бүгдээрээ цогц сургалт явж байгаа. За тэгээ онлайн бизнесийн сургалтууд бол маш олон сургалт дотор нь байгаа. Тэгээ энийг рекламдаж болж байна. За түншийн актив гээд би энийг саяхан хийж дууссан. За их худалдааны сургалт бас ерөнхийдөө дуусж байгаа. Би одоо хийж байгаа. За экспортын бизнесийн сургалтыг бас яхна би бас хийж байгаа. Хийн одоо энэний дараа тэгэхээр баг яг хийгээд бэлэн болонгууд таны нэг аффилиат төв дотор чинь орчихсон. За та ингээд өөрхөн линкийг аваад рекламдна гэсэн. За тэгээ ямар дэмжлэг үзүүлэхээ гэдэг хаад би өөрхөн түншүүдээ одоо дэмжсэн юм сургалтуудыг байнга зохион байгуулна гэж бодож байна. За мэдээж вебнээс энэ шиг вебнэр гарын авалгаар хангана. За тэгээд түншүүдэд зориулсан бас community байгуулж байгаа. Тэгэхээр манай бизнестэй хамтрч тийм ээ бас өөр нэгэн орлоготой болох гэж байгаа хүмүүс энэ community-гийн гишүүн сайн дураараа болж болно. За тэгэхэд ер нь бол яаж түнш болж яаж амжилт гарах вэ гэхээр яг надтай холбогдсон түүхээ хэрэглэгчтэй бас ярьж болж байна тийм ээ. За би энэ багшийг дагаад ингэсэн ч гэдэг юм уу те ер нь уулзсан байрсан янз бүрийн юу ч хийж болно шүү дээ тийм ээ. Өөрийнхөө түүх яагаад энийг хийж байгаа гэдэг гой түүхээ яриад хүмүүстэй ингэж холбогдож Facebook-ийн пэйж дээр юм уу өөрийнхөө тийм ээ профайл энэ төр дээр яагаад ингэж өөрийнхөө түүхийг ашиглаж бас яаж болно. Хүмүүст илүү үнэлттэй сонсогдсон шүү дээ худлаа яриаг юм чинь. За мөн сошиал шилжээнд бол идэвхтэй ашиглах хэрэгтэй. За мөн дагагчтай янз бүрийн одоо чинь миний сургалтыг аваад дээр нь бас яхна тэр хүмүүст өө чи бас ингэж ажиллаж болно гэд тийм ээ өөрийнхөө сургалтыг нэмж өгөөд ингээд иймэрхүү маягаар онцгой саналуудыг өгж болж байна тийм ээ. Тэгээд тасралтгүй одоо ингээд нийтэлдэг өөрийнхөө пэйж дээр бас оролцоо үүсгдэг байх хэрэгтэй гэж хэлж байна. Байх хэрэгтэй. За тэгээ яаж эхлэх вэ гэж тийм ээ. За эхлээд бол мэдээж бүртгүүлнэ. Энэ course оюуны Эрика гэдэг юу орж байгаа. Ингээд бүртгүүлнэ. Тэгээд тэнгуут танд чинь magic
линк гээд очино. Одоо ид шидэл линк тэр нь бол 6 оронтой та тэр 6 оронтой тоогоо хийгээд ингээ бүртгүүлнэ. За энэний дараа би үзүүлнэ. За аффилиат руугаа бас орж бүртгүүлнэ. За аффилиат руу бүртгүүлсний дараа бол 24-өөс 48 цагийн дараа яг нь би таныг одоо аффилиатаар бүртгэн. За тэгээд танд бол яг нь имэйл очих хэрэгтэй байгаа. За тэгээд энэ хичээлийг суралтын энэ бичлэгийг үзсэн танд бас баяр хүргэе. Яг гэвэл та бас энийг үзэж яах гэдэг чинь ямар нэг юм оролцохыг хүсэж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд надтай холбогдох имэйл бол info@ericats.com байгаа. За би өдөр болгон энэ имэйл дээрээ сууж идэг. За уцуулахаар Шинэ Зеландын утас учраас энэгээр нэг холбогдох боломж байхгүй. Тэгэхээр миний нэг онлайн бизнес Монголигийн мессенжерт холбогдож болно. За вебсайт болохоор энэ ericats.com гэж байгаа. За одоо бол энэ хавард бол яг нэг course гэдэг нэг шинэ вебсайт маань тэгж харж байгаа. Тэгээд одоо миний бол одоо уриа бол таны амжилт бол бидний амжилт юм аа, хамтдаа өсцгөөе гэсэн хийнийгээр бас энэ бичлэгийг дуусгая. За тэгэхээр та бүхэнд өөрийнхөө вебсайтанд яаж бүртгүүлэхийг харуулъя. За энэ sign in гэдэг энэ баруун дээд болонд байгаа. За энэний вэ штэ. Нэгэ дараад орно. За тэгэнгүүт танилуу имэйлээ чи асуун. Гэхдээ энэ чинь бол өмнө бүртгүүлсэн хүмүүс бол яг нь sign in муу бүртгүүлж орохдоо энэ хийн. А та ерөөсөө өмнө нь бүртгүүлж байгаа бол create an account нэг дарж орно заяа. За тэгээд энэ дээр та өөрийнхөө имэйлээ бичнэ. Имэйлийг оруулна. За тэгээд өшөө бас энэ дээр юу яах вэ гэхээр нууц өгөө зохиож оруулах хэрэгтэй байгаа. За тэгээ sign up гэдэг ингээ бүртгүүлэн заяа. За тэгэнгүүт яг нь танд юм юу гарч ирнэ. За би энэ за нэг юм ингээ сэвэлж тэгвэл дараа нь бас яг нь танд аккаунтаа ягтчих амар шүү дээ ороход амар. За ингээд оруулангууд чинь таны профайл байж байгаа. За тэгээ энэ чэнэс яг янз бүрийн subscription бүртгүүлсэн эсвэл манахаас худалдаа авалт хийсэн бол энэ ч бүх мэдээлэл чинь байж байгаа. Courses гэдэг тийм ээ, downloads, payments гэдэг ингээд. За ингээд та манай хэрэглэгч болчихж байгаа гэсэн үг. За энийхээ дараа та яах нь вэ гэхээр евро бүртгүүлэх хэрэгтэй. Манай нөгөө түншийн евро бүртгүүлэх хэрэгтэй. За тэгэхээр нөгөө вебсайт руугаа очино. За тэгээ вебсайтны хамгийн доотлолтод тийм ээ энэ affiliate програм гэж байгаа. Энэ лөө орж бүртгүүлнэ. За энэ дээрээ та бас яах нь нэрээ бичнэ. За энэ дээр нэг сая би нөгөө дүүхийн нэрээ бүртгүүлсэн төшиг гэж биччихье тийм ээ. За тэгэл биччихье. За тэгээ email хаяг нь бол саяхан email хаяг бичиж болно. За энэ дээр хамгийн гол нь PayPal-ийнхаа email-ийг бичих хэрэгтэй. Тэгэхээр PayPal email байхгүй PayPal-д заавалчгүй бүртгүүлээрэй. Тэгэхгүй бол та яах нь төлбөрөө юу авч чадахгүй гэсэн. За энэ дээр болохоор би өөрийнх нь PayPal-ын дансыг биччихье. Яг гэвэл би өөрийнхөө дансаар бүртгэлтэй байдаг байхгүй. За тэгээд түншээр ажиллах нөхцөлийг зөвшөөрсөн. За энэ нөхцөлийг би монголоор бичээд бас энэ юуны доор оруулчихна. За тэгээ яах нь түншээр ажиллах аккаунтаа нээх гэдэг нэгэ дарна заяа. За тэгэнгүүт энэ бол яах нь таны одоо энэ линк бол таны линк гэсэн үг. Энэ линкээр та нэг газар аваад хадгалчаараа тэгээ энэ линкээр та яах нь энэ линкээ өгөөд ингээд энэ линк нь болохоор манай вебсайтны линк байгаа. Тэгэхээр энэ линкээр одоо хүмүүс ингээд манай дэлгүүр энэ төрлөө ороод ямар нэгэн худалдаа авалт хийсэн байх юм бол та яах нь энэ чинээс юу яах гэсэн тэр дүнгийн одоо 30% гэхлээр авна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр ингээд таныг ингээд бүртгүүлсний дараа энэ юу гэж яана гэхээр одоо таны аккаунтыг ингээд баталгаажуулахын тулд 24-48 цагийн дотор баталгаажуулаад танд хариу өгнө гэдэг имэйлээр хариу өгнө гэдэг чинь тийм ээ. За тэгээд тэр хооронд бол та яах вэ гэхээр еврога ороод өөрийнхөө аккаунт руу ороод тийм ээ. Юу ячиж болж байна. Одоо энэ төшиг гэсэн би аккаунт байгаа шүү дээ. Нийцсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ аккаунт руугаа оронгууд чинь танд яг нэг юм affiliate area гэсэн юу гарч ирнэ. За тэгэн affiliate-ээр бүртгүүлсэн гэсэн үг аахгүй. За тэгэнгүүт яг нь одоо энд таны бүх мэдээлэлүүд байна. Одоо энэ дашборд буюу одоо энэ ногоон нь болохоор таны авсан комисснийг харуулна. Энэ нь болохоор таны нөгөө рекламдсан хуудсан дээр хэдэн орчныг харуулна. За тэгээ энэ хэдэн туршилтаар явж байгаа хэдэн хүн худалдаа авалт хийсэн энэ бүгдийг харуулна. За энд бол таны рекламдах бүх бүтээгдэхүүнүүд байж байгаа. За би одоо дөнгөж одоо вебнэрээ оруулсан байж байна. За энэ дээр нэг энэ дотор бол яг нь би одоо нэг өөр түншүүдийн рекламдж болох бүх сургалтуудыг энд оруулна. За нэг удахгүй бүгдээр орчих байх гэж би бодож байна. За тэгээ таны линк бол яг нь та энэ копи гэдэг энэ линк шүү дээ. Энэ линкийг аваад
одоо өөрийнхөө нөө сошиал сайтууд дээр ингээд рекламддаг шүү дээ. Тэгэнгүүт энэ бол яг нөө таны линк. За гэхдээ энэ бол яг миний түншийн бизнесийг танилцуулсан энэ юу байгаа. Энэ семинарын юу байгаа. Тэгээд тэр хүмүүс энэ семинарт ингээд суугаад одоо түнш болох юм бол та бас яг урамшуул авна гэсэн үг байна тийм ээ. За өшөө бас энэ юун дотор таны нөгөө нэг түншийн юун дотор юу байж болох вэ гэхээр та өөрийн чи код гэж байгаа. Жишээ нь одоо та энэ код гэдэг дээрээ тийм ээ create code гэдэг өөрөө энэ урт энэ айга урт линк биш үү тийм ээ. Энийг бол өөр юу бол одоо Facebook дээр зарах реклам тавих гэж байгаа бол тийм ээ. Facebook за 1 2 3 ч гэдэг юм уу тийм ээ. За ингээд код яачих юм бол таны нөгөө нэг энэ линк чинь юм богинохон болчихно гэсэн үг. Тийм болохоор эний чинь бас нэг юм хумн дээр тавихад бас айгу айтайхан үзэмжтэй харагдана шүү дээ тийм ээ. Тийм болохоор та энэ линкээ аваад бас рекламдчих болно. Энэ чинээс копи гэж аваад за тэгшөө бас энийг нөгөө дашборд руугаа очичоод энэ дээр чинь ингээ юунд чинь харагдангуй талынх нь башаад Facebook 1 2 3 гэх тийм ээ энэ линкээ аваад за одоо жишээ нь ингэ чинь тийм ээ. За тэгэнгүүт чинь линк чинь аяга цэвэрхэн болоод харагдана. Одоо тэр дээр үеж тийм ээ. Affiliate Facebook 1 2 3 гэдэг энэ оюунагийн вебинар рекламдж байна гэдэг айгу богинохон болоод гараад ирнэ. За тэгэл яг нь та өөрийнхөө энэ өөрийнхөө линкээр орж байгаараа тийм ээ. Хичнээн хүн одоо таны линкээр орж худалдаа авалт хийсэн. Та хичнээн комисшн хүлээж авсан тийм ээ. Бүх мэдээлэл чинь жаан сараар ингэж гараад ирнэ. Тийм болохоор юу ягаараа иш орж юунд мэдээлэлүүд авч байгаараа. За ер нь бол яг би энэ чинь бас нэмэлт мэдээлэл сургалтууд ингээд нэмж оруулаад байх учраас бас энэ affiliate центр руугаа төрийнхөө сургалтын центр руугаа бас ороод харж явах хэрэгтэй гэж зөвлөж байна. За ингээд энэ бичлэгийг дуусгая. Баярлалаа.